Дараагийн мэдээг танилцуулъя. Америкийн нэгдсэн улсад бол сүүлийн үед өндөгний үн өссөн. За үүнтэй холбоотойгоор Бразилаас импортлж авч байгаа өндөгнийхэн тог 2 дахин нэмэгдүүлэх шийдвэрийг гаргаж байгаа юм байна. За өмнө нь бол Бразилаас авдаг байсан үндгийг бол зөвхөн мал аж ахуйн одоо балыг тэжээлийн зорилгоор бол ашигладаг байсан бол энэхүү дахианы зориулттай дахианы махны зориулттай өсгсөн дахианы үндгийг бол хүнсний хэрэгцээнд одоо хэрэглэх ийм шийдвэрийг Америкийн нэгдсэн улс гаргаж байгаа юм байна. За энэхүү одоо шийдвэртэй холбоотойгоор бол дахианы махны чиглэлээр өсгөж байгаа дахианд тавигддаг зохицуултын шаардлагуудыг бол хөнгөвчлөх ийм шийдвэрийг Америкийн засаг захиргаанаас гаргаж байгаа юм байна. За Бразилийн буюу махны зориултаар өсгсөн дахианы үндгийг бол аль ч хүнсний дэлгүүрийн лангуун дээр одоогийн байдлаар зарахгүй байгаа юм байна. За энэхүү үндгийг бол зөвхөн бялууны зурмаг, зайрмаг, салаатны амтлагч зэрэг боловсруулсан хүнсийг үйлдвэрлэхэд хэрэгжилж байгаа юм байна. За харин энэ одоо үндийг энэ бүтээгдэхүүнд хэрэглэснээр бол хэрэглэгчид бусад одоо байдлаар өсгсөн энэхүү шинэ үндгийг бол авах боломжийг нь илүү нэмэгдүүлж байгаа юм байна. За махны зориултаар өсгсөн дахианы үндгийг хүнсэнд хэрэглэхийг зөвшөөрөхийн тулд дүрм журмаа өөрчлөх шаардлага Америкийн нэгдсэн улсад байгаа. Хүнсний аюулгүй байдлын мэрэгчлэтнүүд хүнсний бүтээгдэхүүнээр дамжиж хортой бактериар бас бохирдох боломжтой гэдгийг эрсдэл байгааг анхааруулж байна. За 2022 оноос эхлээд бол Америкийн нэгдсэн улсад энэ шувууны өвчин бол тархсан. За үүнээс болоод бол нийтдээ 170 сая дахиад цацаг тэрүүл болон бусад шувууг устгалд оруулахаас өөр аргагүй байдал үүссэн. За энэ бол Америкийн нэгдсэн улсад хүнсний дэлгүүрүүдэд өндөгний үн нэмэгдэх гол шалтгаан бол болсон. За цаашдаа бол дэлгүүрүүдийн лангуун дээр байсан өндөгний хэмжээ бол буурсан. За ресторанууд бол өндөгний үн өссөнтэй холбоотой цэснийхаа үнийг нэмж эхэлсэн. За мөн өндөгний бөөний үн бол энэ 2 дугаар сард 53.6% өсч 3 дугаар сард бага зэрэг буурсан ийм үзүүлэлттэй байгаа юм байна. За сарын хэрэглээний үнийн хамгийн сүүлийн үеийн индексийг бол гаргасан. За энд бол Америкийн нэгдсэн улсын хотуудад 1-р сард бол А зэрэглэлийн 12 ширхэг өндөгний дундаж үн нь бол 495 ам долларт бол хүрсэн. За энэ бол 2 жилийн өмнө тогтоосон дээд амжилт буюу 482 ам доллароос бол ихээхэн ийм энэ дээд амжилтыг эмтсэн ийм үзүүлэлт болж байгаа юм байна. За 2023 оны 8 дугаар сард бол өндөгний үн 3 хүрэхгүй доллар буюу 204 ам доллароос байсан. За тэгвэл энэ байдлаас бол 2 дахин өсөж өндөгний ханш нэмэгдэж байгаа. За Трампын хувьд бол энэ сүүлийн үед тарифын бодлогыг бол хэрэгжүүлсэн. За үүнтэй холбоотой өндөг зэрэг одоо бусад хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлтийн сүлжээ тасалдах шинэ бүтээгдэхүүн бусад барааны одоо зардал ийм өсөх хандлагатай байгаа гэдгийг бол эдийн засагчид хэлж байгаа. За өндөгний бол гол одоо энэ хүнсний инфляцийг хөөргөдөж байгаа зүйл нь бол өндөгний хомсдол болж байна. За тийм учраас бол Америкийн нэгдсэн улсын засаг захиргаанд бол захиргааны зүгээс 2 дугаар сард энэ өндөгний асуудлыг шийдвэрлэх зорилгоор багц ийм бодлогыг танилцуулсан. 2 дугаар сард Америкийн нэгдсэн улсын хөдөө аж ахуйн яам өндөгний үнийг одоо бууруулах зорилготой 5 зүйл бүхий 1 тэрбум ам долларын төлөлгөөг танилцуулсан. За үүндээ бол био аюулгүй байдлын арга хэмжээнд зориулж 500 сая ам доллар, вакцины судалгаа хөгжүүлэлтэнд ойролцоогоор 100 сая ам доллар, фермерүүдэд санхүүгийн тусламж үзүүлэхэд 400 сая ам долларыг төсөвлөд байгаа. За үүгээр дамжуулж бол өндөгний үнийг бууруулах бодлогыг хэрэгжүүлнэ гэж үзэж байна. За мөн бас Америкийн нэгдсэн улсын хувьд бол бусад орнуудаас өндөг худалдан авах өндөгнийхөө нийлүүлэлтийг төрөлжүүлэх бодлогыг хэрэгжүүлж байгаа. Турк, Бразил, Өмнөд Солонгосоор бол Солонгосоос импортоор өндөг авахаар одоо зорж байна. За энэ цаашдаа ч гэсэн энэ бодлогыг хэрэгжүүлэх замаар өндөгний үнийг тогтворжуулахыг оролдож байна. За Бразилийн амтны уургийн нийгэмлэгийн мэдээсээр Америкийн нэгдсэн улс Бразилаас импортлсон өндөгний хэмжээ 2 дугаар сард өмнөх оноос 93%-аар өссөн ийм үзүүлэлттэй байгаа юм байна. За засаг захиргааны хувьд бол энэ хүн өндөгний үнийг бууруулах чиглэлд бол идэвхтэй ажиллаж байгаа. За Трампын хувьд бол өөрийн ерөнхийлөгчийн хугацаанд бол эдийн засгийн гол асуудлуудыг шийдвэрлэнэ. За ялангуяа ойрын хугацаанд тулгамдж байгаа энэ хүн нийлүүлэлтийн сүлжээнд үүсэж байгаа хомсдолтой холбоотой асуудлыг шийдвэрлэнэ. За үүгээрээ дамжуулж бол Америкийн нэгдсэн улсын одоогийн ерөнхийлөгч ихээр одоо чадамжтай ерөнхийлөгч вэ гэдгийг бол дотоод бодлогын хувьд өөрийн сонгогчд болон дэмжигчдэд харуулахыг зорж байгаамаа.